Сайн мэцхан үзэгчтэй Хятад 7 хоногт нэвтрүүлгийн ээлж дугаар хүрэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон Хятад улсын дарга Ши Жинпин нарын хооронд энэ 5 дугаар сард дээд хэмжээний уулзалт болох гэж байгаа. Үүний өмнө хоёр тал харилцаагаа докторжуулах сонирхолтой байгаа боловч Ираны дайнтай холбоотойгоор Хятад руу орчих Персийн булангийн нефтийн урсгал саатаад байгаа нь уулзалт үр дүнтэй байж чадах хэсгэд эргэлзээ үүсгэж байна. Иран улсын нефтийн экспортын 90 орчим хувийг Хятад улс худалдан авдаг гэх тооцоолол бий. Мөн Хятад нь ойг доорондоос нийт нефтийнхээ ойролцоогоор 40% авдаг байна. Тиймээс Ираны дайны асуудал Хятадын ашиг сонирхлыг хөндөх нь гарцаагүй. Сүүлийн 7 хоногт Америк нэгдсэн улсын засаг захиргаа Бээжингийн Техрантай холбоотой харилцаанд илүү хатуу хяналтуудыг, дарамт шахалтуудыг тавьж эхэлсэн байна. Тухайлбал Америк нэгдсэн улсын сангийн яам Хятадын томоохон хувийн нефт боловсруулагч компанид 20 арга хэмжээ авч цаашид Ираныг дэмжсэн хэвээрээ байвал Хятадын банкудад 2 дахь хориг тавих боломжтойг анхааруулжээ. Үүнтэй зэрэгцэн Хятадын талж гисэн хариу арга хэмжээ авч гэхдээ арай өөр салбарт буюу Америк нэгдсэн улсын технологийн салбарын эсрэг бодлогоо чангаруулж байна. Тухайлбал Хятад гадаад компаниуд нийлүүлэлтийн сүлжээгээ Хятадаас гаргах, эсвэл Америк нэгдсэн улсын экспортын хязгаарлалтыг дагаж мөрдөхийг хязгаарлах зорилготой шин зохицуултуудыг зарласан байна. Өөрөөр хэлбэл Хятадын хувьд дэвшилтэт технологийн салбарт Америк нэгдсэн улсын нөлөөг бууруулахыг зорж байгаа бол Америк нэгдсэн улсын хувьд Ираны нефтийн орлогыг хязгаарлах замаар Хятадд дарамт үзүүлэх стратеги баримталж байна. Ийхүү нэг талаас хоёр улсын харилцаа гаднаасаа доктортой мэт харагдаж болох ч гэлээ дотоод дарамт шахалт маш их хуримтлагдаж байгаа ба ямар ч үед огцом хагарал үүсэх эрсдэлтэй нөхцөл байдал үүсэт байгаа талаар шинжээчид анхааруулж байна. Мөн нөгөө талаас дээд хэмжээний уулзалтын өмнө хоёр тал хоёулаа хэрэлцээний ширээн дээр илүү хүчтэй давуу талуудтай суухыг оролдож байна. Мөн ташин дуртахад Тайваны асуудал энэхүү уулзалтын хамгийн эмзэгцэг хэвээрээ. Америк нэгдсэн улсаас Тайванд зэвсэг нийлүүлэхийг Хятад хүчтэй эсэргүүцдэг. Уулзалтын үеэр энэ асуудал хөндөгдөх магадлал байгаа. Тайваны гадаад хэргийн дэд сайд Тайваныг хэлэлцээний ширээн дэх золиос болох вэ гэж санаа зовж байгаа гэдгийг хүртэл илэрхийлээд амжсан байна. Одоогийн байдлаар дэд хэмжээний уулзалт хойшлогдох шинж харагдахгүй байгаа. Гол нь хэлэлцээний үр дүн хангалтгүй байвал хоёр улсын харилцаа дахин хурцдах вэ гэсэн болгоомжлол үүсээд байгаа лээ. Нэгдсэн улсны байгууллагын аюулгүй зөвлөлийн далайн аюулгүй байдлын асуудлаар хуралдааны үеэр Хятад, Япон, Европын холбооны төлөөлөгчдийн хооронд нэлээд хурц дипломат маргаан өрнөө дамжлаа. Энэхүү маргаан нь зүүн Хятад тэнгис, өмнөд Хятад тэнгис, Тайваны хоолын асуудлыг тойрсон бүс нутгийн асуудлуудыг дахин өргөжнө. Япон улсын гадаад хэргийн дэд сайд Конимуца Айно нэгдсэн үндэсний байгууллагын хуралдаанд хэлэхдээ зүүн Хятад тэнгис болон өмнөд Хятад тэнгист нөхцөл байдалд санаа зовниж байгаа гэдгээ илэрхийлсэн. Мөн хүч хэрэглэн газар нутгийг хүчээр өмчлөх, эзэмшлээ тогтоох оролдлого, үүнээс үүдэлтэй далайн болон агаарын чөлөөт хөдөлгөөнийг хязгаарлахыг эсэргүүцэж байгаа гэлээ. Үүнтэй зэрэгцээд нэгдсэн үндэсний байгууллага дахь Европын холбооны төлөөлөгч Ставрос Лавренидис өмнөд Хятад тэнгисийн хуцадмал байдал нь дэлхийн худалдааны гол замд сөргөөр нөлөөлж олон улсын дэг журамд сорилт болж байна гэж үзэж байгаа гэдгээ илэрхийлжээ. Гэсэн хэдий ч сонирхолтой нь тэдний аль нь ч Хятад улсыг нэрээр нь шууд дурдж ярьсангүй. Гэвч яхаарахгүй Хятадын эрх баригчдын идүүцлийг хүргэсэн болох нь гарцааг байна. Тодорхойлбол Хятадын нэгдсэн үндэсний байгууллага дахь дэд элчин сайд Сун Лэй Японы мэдгдлийг үндэслэлгүй гэж үзэн бодит байдлыг гуйвсан хэмээн шүүмжиллээ. Мөн Европын холбооны төлөөлөгчийг өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар баталгаагүй хариуцлагагүй мэдгдэл хийхгүй байхыг анхааруулсан байна. Тийхүү эсэргүүцлээ илэрхийлэхийн зэрэгцээ Хятадын төлөөлөгч Японы эрх баригчдыг мөн шүүмжлээд амжлаа. Тэрээр харин ч зүүн болон өмнөд Хятад тэнгисийн нөхцөл байдал доктортой байгаа. Өмнөд Хятадын тэнгис нь дэлхийн хамгийн чөлөөтэй далайн тээврийн замуудын нэг хэвээрээ харин Япон сүүлийн үед хөлөг онгоцуудаа энэ замд илгээж Тайваны хоолойд санаатайгаар өдөн хатгалах хийж байна гэж буцаан буруутгасан байна. Тайван нь өөрийгөө тусгаар улс гэж үздэг боловч Хятад улс Тайваныг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг. Тиймдээж бүс нутгийн улс орнууд Тайваныг дэмжихийг нааштай хүлээж авдаггүй. Харин ч бүр зөрчиж болохгүй улаан шугам шүү гэж анхааруулдаг байна. Энэ удаач тэр нэгдсэн үндэсний байгууллагын хуралдаанаар ээлжид анхааруулгаагүй дамжлаа. Ийхүү нэгдсэн үндэсний байгууллагын танхимд болсон энэ маргаан нь энгийн нэгэн зөрчил биш, харин далайн чөлөөт тээвэр, Тайваны тусгаар тогтнол, Тайваны хоолой зэрэг асуудлууд Хятад, Японы хоорондох хамгийн эмзэг геополитикийн асуудлууд хിവэрэ байгааг харуулсан хэрэг болж байна.
Хятадын аж үйлдвэрийн салбар 2026 оны эхний улиралд уламжлалт үйлдвэрлэлүүдээс эхлээд шинээр хөгжиж байгаа өндөр технологийн салбарт хүртэл өрөн үрээнд маш огцон өсөлтийг харуулсан байна. Нөгөөнийг албаных нь дотоод эдийн засаг үйлдвэрлэлийн хүчин чадал хэр хүчтэй байгааг харуулсан хэрэг гэж Хятадын хөлөг онгоцны үйлдвэрлэлийн салбар энэ оны эхний 3 сард дэлхийд тэргүүлэгч байр сууриа хадгалсан байна. Шинэ захиалгын зах зээлийн 70 орчим хувийг Хятадын усан онгоцны үйлдвэрүүд дангаар эзэлжээ. Цахилгаан автомашины экспортын салбарч мөн эрчимтэй тэлж байна. Эхний улиралд нийт экспорт 954 мянган нэгжид хүрч өнгөрсөн оны мөн үеэс 120%-аар өссөн байна. Энэхүү үзүүлэлт нь нийт автомашины экспортын 43 гаруй хувийг эзэлж байгаа нь Хятадын автомашины салбар дэлхийн зах зээлд хүчтэй өрсөлдөж байгааг харуулж байгаа юм. Энэ нь зөвхөн бэлэн автомашин биш, харин батарей, цахилгаан мотор, хяналтын систем зэрэг бүх бүрэлдэхүүн хэсгийг хамарсан гинжин үйлдвэрлэл Хятадд байна гэдэгтэй холбоотой. Аж үйлдвэрийн роботын үйлдвэрлэлч гэсэн ялгааг өсөж 33.2%-аар өмнөх оноос өссөн үзүүлэлттэй гарсан байна. Энэ нь үйлдвэрүүдэд ухаалаг машин, автомат системүүд өргөн нэвтэрч, хиймэл, оюун ухаан болон үйлдвэрлэлийн салбарын уялдаа хурдтай нэмэгдэж байгааг харуулж байна. Хятадын аж үйлдвэрийн бодлогын хүрээлэнгийн төлөөлөгч энэ өөрчлөлтийн талаар тайлбарлахдаа зөвхөн тодорхой салбарын технологийн дэвшилд төвлөрөхөө болж үйлдвэрлэлийн гинжин хэлхээ бүрэлдэхүүн хэсгээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэлийн процессыг зохицлоохыг оролцсон нь бодит үр дүнгээ өгч байна гэж тодорхойлжээ. 2026-аас 2030 оныг хамарсан Хятадын 15 дахь 5 жилийн төлөвлөгөөнд орчин үеийн аж үйлдвэрийн системийг хөгжүүлэх, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний доктортой байдал, аюулгүй байдлыг сайжруулах зорилтууд тодорхой тусгагдсан байна. Үүний хүрээнд Хятадын засгийн газар энэ оны эхнээс хэд хэдэн зорилтод бодлого хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүнд үйлдвэрлэлийн суурь чадамжийг бэхжүүлэх, нийлүүлэлтийн гинжин хэлхийг доктортой болгох хөтөлбөр, хэмэл оюун ухааныг үйлдвэрлэлтэд уялдуулах төлөвлөгөө, эдгээр арга хэмжээг Хятадын үндэсний хөгжлийн ба шинчиллийн хороо, сангийн яам зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлж байгаа юм. Хятадын хөдөлмөр эрхлэлтийн байдал 2026 оны эхний улиралд доктортой хэвээрээ байсныг албан ёсны тоо мэдээллүүд харуулж байна. Тухайлх юм бол Хятадын хүний нөөц нийгмийн хамгаалтын яамны мягмар гараг танилцуулсан мэдээллээр энэ оны 1-р сараас 3-р сарын хооронд улсын хэмжээнд хот суурин газарт нийтдээ 299 сая шинэ ажлын байр бий болсон гэлээ. Энэ оны эхний улиралд хот суурин газрын дундаж ажилгүйдлийн түвшин 5.3%-тай гарсан байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд огцом савлгаа үүсээгүй, харьцангуй доктортой байдал хадгалагдаж байгааг илтгэж байна. Үүнд засгийн газар ажлын байрыг дэмжих зорилгоор аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн хэд хэдэн санхүүгийн арга хэмжээг хэрэгжүүлсэн нь нөлөөлжээ. Тухайлбал 1-р сараас 3-р сарын хооронд нийт 3.1 тэрбум юан бүхий ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн буцаан олголтыг хийсэн байна. Үүн дээр нэмээд 500 сая юанын ажлын байр нэмэгдүүлэх нэг удаагийн татаас мөн 800 сая юан бүхий ажилчдын ур чадварыг дээшлүүлэх зорилготой хөтөлбөрүүд хэрэгжижээ. Эдгээр бодлогын арга хэмжээнүүд нь ажлын байрыг хадгалах, шинэ ажлын байр бий болгох, ажиллах хүчний ур чадварыг сайжруулах зорилготой гэлээ. 3-р сарын эцсийн байдлаар Хятадын нийгмийн даатгалын хамрагдалт мөн өргөдсөн байна. Улсын хэмжээнд үндсэн тэтгэврийн даатгалд 1,073 тэрбум хүн хамрагдсан бол ажилгүйдлийн даатгалд 247 сая хүн, үйлдвэрлэлийн осол, хөдөлмөрийн даатгалд 319 сая хүн хамрагдаж өмнөх жилээс огцом өсөлтүүд харуулжээ. Ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд Хятадын коммунист намын төв хорооны улс төрийн товч хуралдаж, одоогийн эдийн засгийн нөхцөл байдал, мөн цаашдын эдийн засгийн бодлогын чиглэлийг хэлэлцсэн байна. Энэхүү хуралдаанаар макро эдийн засгийн бодлогын өр нөлөө, төсвийн зарлалын бүтцийг оновчтой болгох, иргэдийн суурь амжиргаа, цалин хөлс, төрийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг доктортой хангах зэрэг асуудлууд мөн яригджээ. Дөрвөлжлүүлэн Хятадын технологийн салбарт гарч байгаа онцлог мэдээллээс таймлан багцлан хүрэх гэж байна. Тэгэхээр юун түрүүнд Бээжингийн автошоу албан ёсоор өнгөрсөн 7 хоногт нээлттэй хийж дэлхийн автомашины салбарын хамгийн том цугларалт болж байгаа. Нийтдээ 380 мянган метр квадрат энэхүү талбайд 21 улс, бүс нутгийн ойролцоогоор 1000 гаруй автомашин үйлдвэрлэгч оролцож байгаа юм. Ойролцоогоор 1 сая хүн 10 хоногийн турш үргэлжлэх энэхүү үзэсгэлэнг үзэх төлөвтэй байна. Мөн энэ үзэсгэлэн цахилгаан автомашин ухаалаг технологийн өрсөлдөөн хэр хол хүрч байгааг харуулсан үйл явдал болж байна. Өөр хэл, өөр царай дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс Бээжин автошоун дээр цугларч байна. Би машин үнэхээр дуртай. Энэ бол дэлхийн хамгийн том автошоу. Тиймээс заавал ирэх ёстой байсан.
Энэ газар яг л автомашин дурлагчдын баяр наадам шиг санагдаж байна. Энд цугласан байгаа хүмүүсийг хараа л да. Анх удаа ирж байгаа хүмүүст нэг зөвлөгөө өгье. Power bank-а авч ирээрэй. Бас заавал бие дэвтэйхэн гутал өмсөөрэй. Оролцогчдын зарим нь маш холоос зорж ирж байгаа. Би Аргентин улсаас ирсэн. Манай улсад хятадын машинуудын зах зээлийн эзлэх хөв 2-3%-аас шивдээ 2 жилийн дотор 10% болж өссөн. Тиймээс энд юу болж байгааг мэдэх нь миний хувьд маш чухал. Зарим нь хөдөлгүүрийн танил хүчтэй дуун дассан ч шинийг эрэлхийлэхээр ирсэн автомашины хорхоотнууд байна. Би хувьдаа бол дотоод шатлалтын хөдөлгүүртэй машинд их дассан. Үнэр нь таалагддаг, дуун таалагддаг мэдрэмж нь ч гэсэн. Гэхдээ цахилгаан машинууд үнэхээр гоё юм аа. Энд танилцуулагдаж байгаа технологиудын тоо, шинэ ойлголтууд, шинэлэг салбарууд намайг үнэхээр гайхшруулж байна. Өнгөц гадна талын шуугианы цаана илүү гүн гүнзгий өөрчлөлт явагдаж байна. Ухаалаг жолоодлагын системээс эхлээд бага нүрс төрөгчийн технологи хүртэл инновац асар хурдтай хөгжиж байна. Үүний цаана дэлхийд даяар холбогдсон нийлүүлэлтийн сүлжээ ажиллаж байгаа. Нэг машин гэдэг хардверээс софтвер хүртэл, системээс алгоритм хүртэл дэлхийн янз бүрийн хэсгээс ирсэн технологиудыг нэгтгэсэн бүтээл байдаг. Харин Хятад улс энэ бүх давуу талууд нийлдэг гол төв болж чадсан. Тиймээс ч олон улсын ханган нийлүүлэгчид энд хөрөнгө оруулсаар байгаа нь ойлгомжтой. Салан тусгаарлах, бие даах зэрэг олон улсын хамтын ажиллагааны эсрэг бодлогын тухай яриад авамгаалж буй энэ үед энэ автошоу өөр нэгэн түүхийг өгүүлж байна. Олон улсын компаниуд хамтын ажиллагаанаас ухарч байгаа биш, харин улам идэвхтэйгээр хамтран ажиллаж байна. Хятадын зах зээлийн хэмжээ, хөгжлийн хурдаас энэ бүхэн тодорхой харагдана. Жишээ нь Valio. Өнгөрсөн жил тус компани дэлхийн орлогын ойролцоогоор 15% нь Хятадын зах зээлээс бүрдсэн. Мөн хүмүүсийн өдөр тутам унаж буй цахилгаан машинд Хятадын батарейн хөргөлтийн технологи аль хэдийн олноор ашиглагдаж байна. Бидний хувьд Хятадын зах зээл бол маш том боломж гэж харж байна. Хятад энэ оны 2 дугаар анхаас төсөлд дахин нэмэгдэнэ гэж бид үзэж байгаа. Бид Хятадын хэрэглэгчдэд маш олон төрлийн технологи нийлүүлэх боломжтой. Өнгөрсөн жил бидний захиалгын 63% нь Хятадын компаниудаас ирсэн. Бид энд байгаа шалтгаан бол Хятадын зах зээлд маш их ач холбогдол өгдөг учраас юм. Тоонуудаас харахад л бүх зүйл тодорхой байна. Гэхдээ энэ бол ганцхан тохиолдол биш. Үйлдвэрлэлээс эхлээд судалгаа, хөгжүүлэлтийн төвүүд хүртэл олон улсын ханган нийлүүлэгчид Хятадын зах зээл дэх оролцоогоо улам нэмэгдүүлсээр байна. Жишээ нь Aptiv компани Хятадд 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. Аюулгүй байдлын системээс эхлээд ухаалаг автомашины платформ хүртэлх тэдний технологиуд зах зээлд өргөн хэрэглэгдэж байгаа. 2025 он гэхэд Хятадд хамгийн их борлуулагдсан эхний 20 загвар бүгд тэдний бүтээгдэхүүнээр хоноглогдсон байна. Бид Хятадын зах зээлд маш удаан хугацаанд байсаар ирсэн. Мэдээж Хятад бол хамгийн том зах зээл. Мөн технологийн хувьд хамгийн хурдтай хөгжиж байгаа зах зээл. Өрсөлдөх чадвартай байхын тулд бид инженерийн чадамжаа, нийлэлтийн сүлжээгээ сайн хөгжүүлэх шаардлагатай байна. Зах зээлд уян хатан, ач холбогдолтой хэвээр үлдэхийг хүсэж байна. Дэлхийн компаниуд Хятадд байр сууриа бэхжүүлж байхад Хятадын инновац ч мөн дэлхийн зах зээл рүү гарч байгаа. Технологи нэвтрүүлэгчээс шийдэл нийлүүлэгч болж өөрчлөгдөж, Хятадын ухаалаг жолоодлогын компаниуд салбарын шинэ хүч болж гарч ирж байна. Qcraft компани Хятадын нарийн төвөгтэй замын нөхцөл хөгжсөн туршлагатай тулгуурлан Европ, ойрхон орнд зэрэг зах зээлд нэвтэрч байгаа. Олон шинэ технологи бүтээгдэхүүн Хятадд анх нэвтэрч цааш хурдтай өргөжин хөгждөг нь бидэнд маш хурдтай өсөх боломж олгосон. Цаашдаа бид Хятад улсыг олон улсын зах зээлтэй илүү сайн олгохыг хүсэж байна. Ингэснээр дэлхийн хэрэглэгчид илүү дэвшилтэд илүү их хялбар шийдлүүдийг ашиглах боломжтой болж салбар бүхэлдээ хамтдаа урагшлах болно. Энэ автошоун дээр харилцан уялдаа бүхий нийлүүлэлтийн сүлжээ ямар гүнзгий хөгжсөн болохыг тод харж болно. Мөн Хятад болон дэлхийн автоүлдвэрлэлийн салбар хоорондоо маш нэгт холбогдсон хамтын ажиллагаа нь хин хэндээ ашигтай байдлаар урагшилж байна. Тэгвэл автосалбар хаашаа чиглэж байна вэ? Хариулт нь энд үсгэлэнд байгаа машин бүрээс харагдана. Дэлхийн өнцөг булан бүрийн оролцоотойгоор хамтын ажиллагааны үр дүнд урагшилж буй дүр зураг юм. Бүгд хамтарч ажиллаж чадвал энэ бол зүгээр нэг машин биш. Дөрвөн дугуй дээрх хамтын ирээдүй юм. Сун Тяньян CGTN Бээжингээс мэдээллээ. Хятадын шинжлэх ухаан технологийн салбарын сансрын өдрийг 11 дахь удаага тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэр сансар судлалын салбарын мэргэжилтнүүд сансар огторгон хайгуулын талаар өргөн хүрээний тун зоримог гэж хэлж болох үс төлөвлөгөөнүүдийг танилцуулжээ.
Хятад улсын сансар судлалын салбарт дах судлаач шинжээчид сар ангар гарагт хүрэхээс гадна Нарны аймгийн ихэнх үеийн нууцыг тайлах, бүр цаашлаад оддын хоорондын орон зайг судлах зорилтуудыг тавьж байна. Судлаачид саран дээр их хэмжээний мөс байх магадлалтай гэж үзэж байгаа ба түүнчлэн GL3 цөмийн нэгдлийн түлшний чухал их үүсвэр болох боломжтой гэж үзэж байна. Тиймдээч эдгээр ховор нөөцийг ирээдүйд дэлхийд авчрах, сансар суурилсан үйлдвэрлэлийн шин салбарыг хөгжүүлэх зорилтуудыг тавьсан байна. Хятад улсад ойрын хугацаанд хэрэгжих гэж байгаа томоохон төслүүдийн нэг нь Чангэ 7. Энэ хөлөг 2026 оны сүүлээр хөөхөөр төлөвлөгдсөн ба сарны өмнөд туйлд хүрч ус хайх үндсэн зорилготой. Хэрвээ энэ даалгаврын үр дүнд саран дээр ус илрүүлбэл энэ нь хүн төрөлхтний түүхэндх анхны тохиолдол болох юм. Сарны судалгаатай зэрэгцэн Хятадын гариг хоорондын хайгуулч гэсэн эрчимтэй урагшилж байна. 2025 оны 5 дугаар сард хөөрөгсөн Tianwen 2 хөлөг одоогоор дэлхийд тун ойр орчиж байгаа 2016 H3 солирлоо ойртож байна. Хятадын сансрын технологийн академийн судлаач Жанхэгийн тайлбарласнаар солир болон сүлд одууд Нарны аймгийн үүсэл хөгжлийн хамгийн эртний материалыг хадгалж үлдсэн гэгддэг байна. Хэрвээ тэдгээрээс дээж авч чадвал 4.6 тэрбум жилийн өмнөх бодисыг судлах боломж нэгдэх ажээ. Энэ нь сансрын шинжлэх ухаанд онцгой ач холбогдолтой нээлт болох юм. Ийхүү Хятадын сансрын төлөвлөгөө улам бүр өргөжөнд тэлж байна. Одоогийн төлөвлөгөөгөөр Tianwen 3 2028 онд хөрч 2031 он гэхэд ангаргаас дээж авч дэлхийд буцаах зорилготой байна. Мөн Tianwen 4 ойролцоогоор 2030 онд хөрч Бахраспет гаригийн системийг судлах зорилготой байна. Гэхдээ эдгээр нь зөвхөн эхний шатны төслүүд ба цаашид Нарны аймгийн хөлийн бүсийг судлах, алсын сансар авторгууд хүрэх дараагийн үе шатны хөтөлбөрөч гэсэн төлөвлөгдөж байгаа гэлээ. Мета компани Хятадын хиймэл оюун ухааны салбарт томоохон хэмжээний худалдан авалтыг хийж, хиймэл оюуны стартап Manius-ыг худалдан аваад байгаа. Гэсэн хэдий Бээжингээс үүнийг хориглож зогсоосон байна. Дональд Трамп Ши Жинпин нар тун удахгүй уулзах гэж байгаа ийм үед энэхүү асуудал хоёр улсын хоорондох технологийн өрсөлдөөн түүнтэй холбоотой зөрчлүүдийг дахин анхааралд авчирлаа. Бээжингээс албаныхан даван гарагт мэдээлэл гаргаж, Мета болон Хятад улсад анх үүсгэн байгуулагдсан хиймэл оюуны стартап Manius-ийн хооронд хийгдсэн ойролцоогоор 2 тэрбум $ийн хилцлийг цуцлахыг шаардсан байна. Тэгвэл хилцэл яагаад маргаантай болсон бэ гэдгийг тайлбарлахын тулд Manius компани түүхийг харах хэрэгтэй. Энэхүү стартап нь анх Хятад улсад байгуулагдсан өнгөрсөн жил өөрийн гэсэн агентийн хиймэл оюун буюу хэрэглэгчийн өмнөөс бие даан ажиллах чадвартай системээ танилцуулснаар олонний анхаарлыг татсан. Гэвч дараа нь энэхүү компани төв офсоо Сингапур руу шилжүүлж үйл ажиллагааныхаа ихэнхийг гадаадад төвлөрүүлсэд нь дотооддоо ихээхэн шүүмжлэл дагуулсан байна. Үүн дээр нэмээд Мета компанид худалдагдсан тухай мэдээ гарснаар олон нийтийн дургуутал илүү нэмэгдэжээ. Хятадын захин орчимд зарим хэрэглэгчид энэхүү хэлцлийг урвалд барууны талд худалдагдаж орсон хэрэг гэж буруутгаж Америк нэгдсэн улсын технологийн хоргийн бодлоготой холбон шүүмжилсэн байна. Үүний дараахан Бээжин маш хурдан хариу арга хэмжээ авч 1-р сард энэхүү хэлцлийг шалгах мөрдөн байцаалтыг албан ёсоор эхлүүлсэн байна. Шинжээчдийн дүгнэж байгаагаар энэ нь Хятадын стартапууд гадаад руу технологио зарах жишг үүсгэхээс сэргийлэх зорилготой байж магадгүй гэлээ. Хамгийн төвхтэй асуудал нь энэхүү хэлцэл аль хэдийн бодит амьдрал дээр хэрэгжээд эхэлчихсэн байгаад оршно. Мета худалдан авалтаа зарласны дараагаар Manius-ийн технологиг дотоод системд нэгтгэж стартапын удирдлагууд хүртэл тус компанид ажиллаж эхэлсэн байна. Тиймээс Бээжингийн шаардлага хэрэгжлээ гэхэд зөвхөн хууль эрх зүйн төдийгүй технологи хүний нөөцийн төвшөнд маш төвхтэй буцаалтуудыг хийх шаардлага үүснэ. Мета компани зүгээс энэхүү хэлцэл нь бүх хууль тогтоомжид нийцсэн. Одоо шалгалтын үр дүнг цохистой байдлаар шийдвэрлэхийг хүлээж байгаа гэлээ. Гэвч тэд Бээжиндээ яг яаж тохиролцох талаар тодорхой тайлбарыг өгсөнгүй. Хятад улсын улс төр нийгэм эдийн засаг зам Хятад улсын олон улсад эзлэх байр суурьтай холбоотой онцлог мэдээлэлээс таймлан хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.